манай ээж хитцээч хүмүүлд байхгүй. Тэгээ манай яг тэр утгаараа ээж мэдээлэлд бас удаж очиж ийлээ л дээ. Нэг 3 хоногийн дараа ээж залгаж 7-гийн үед л залгаж илээ. Тэгэл ээж зүгээр уйлцсан. Ойлалсан. Тэгэж миний хүүхдүүд тийм хийхгүй мэдчихээн, ээж мэдчихээн. Миний хүүхдүүд миний охин ч бас байгаа ганцыгаар барайл өнрөө гүдэглэх хүн штэ. Юу гэж хүн ойлгож байгаа юм бэ? Миний хүүхд хизээч хүн хуурахгүй гэл тэгээд хахад аюуцаас. 你说什么呢？你母亲是人，我们不是人嘛？我们也都快70岁的人了，让你们把我们连累的这些债务，3000多万美金的债务始终给不了。我们的房子被法院也都拍卖了，债务成天债主到处都告状，把我们整得逼得什么都干不成。我们精神上也受到了极大的摧残和打击。这个损失又怎么算？你们是人，我们不是人吗？ Далан худалч. Улсын их хурлын гишүүн Бадамд орчин Пунсалмаагийн гэр бүлийнхэн бүгд найрамд Хятад улсын хөрөнгө оруулалттай Шинжаан Шинфа компани онцгой хэмжээний хөрөнгө мөнгийг мэхлэн авсан асуудлыг дэлгэрэнгүй өгүүлсэн нууц материалууд мэхлэг чимээг нэвтрүүлгээ бид бүхэн бэлтгэж цахим орчинд оруулсан даруйд үдсэн хамгийн ихний хүмүүсийн нэг нь улсын их хурлын гишүүн Пунсалмаа өөрөө байж дөнгөж нэвтрүүлэг цацагдангууд би баг хамгийн түрүүнд харсан баг. За улсын хурлын гишүүн Пунсалмаагийн хувьд болохоор бүгд найрамд Хятад улсын хөрөнгө оруулалттай Шинжаан Шинфа компаниас заллин мэхэлж авсан тэрхүү онц мэх хөрөнгө мөнгөнийх нь асуудал нь нэг л өглөө улс орон даяар дэлгэдэг гэсэн чи тэрийг бүр хөргөө орох байх газар оголж ядчил тэр бүр ширээн доогоороо шурмаар санагдсан байх. Би аюу гайхсан, бүр үнэхээр шок. Тэгэл бүр ингээл юу болж байна гэ бүр ингээд гайхаад тэгээ нөхрлөг уццсан. Багийн юу болоод байна? Чиний үзээд гэжгээд. Тэгэд манай нөхрийг үзэж байгаа хооронд би бас үзчмээр санагтаад өөрөө. Тэгээд нилээ үзгэж хичээсэн л дээ. Үнэхээр миний зүрх өвдөд бол чадахгүй юм бэл. Тэгэл эхнээс нь эхэлж үзлээ, дундаас нь үзлээ, сүүлийг нь үзлээ. Маш амар эс. Гэхдээ тэглээгээд яах вэ? Энд бодит баримтыг л байгаар нь гаргацсан юм чинь. Тэгээ альва улс төрчмөний бусдаас нууж явсан зүйл нь ишлэгдэхэнгүүд яг л нэг 2 сонголтын өмнө очдөг юм шиг байгаа юм. Миний таамагласнаар би ч их олон жил улс төрчдийн альва буруу босгож илчлээ шүү дээ. Эхнийх нь болохоор шууд бод хүнтэйг нүүрт болдог. Тийм идэгцэн. Тийм би тийм үйлдэл хийцэн. Шудраар хүлээчдэг гэсэн үг. Шууд тустаас ингээ үннээ хүлээчингүүд ард иргэд анхандаа нэг жоохон шүүмжилдэг. Гэхдээ маш богинохон хугацааны дараа хэдхэн хоногийн дараа хэд тэрийг уучлцдаг байхгүй монголчууд чи цагаахан шүү дээ тийм ээ. За айлал цагаахан юм дөө тэг үннээ хүлээц юм чи одоо яах вэ тэгээд үннээ хилдэг хүн чи одоо амар штэ гэд уучлцдаг байхгүй. Тухайлбал одоо 2021 оны 4 сард улсын хурлын гишүүн Пүрвдэрж цогтуугаар тээврийн эрсдэл жолоодж яваад машинтайгаа нисээгүй юу? Хэдийгээр энэ бол одоо маш настай зөрчил боловч тэрвэр бол энэ бол огт үгүйсгээгүй шүү дээ. Огт гүрийгээгүй тийм ээ тийм тэгсэн юм болоод өнгөрсөн гэж хэлсэн. Тэгээд тэрийн дараа бүгд түүнийг уучлчихсан. Одоо энэ асуудал хэн ч сөхөж ярьдаггүй байхгүй юу? Улсын хурлын гишүүн Пунсалмаад ч гэсэн ийм боломж байсан. Тийм ээ би өмнө төлж чадаагүй байсан юм. Одоо төлчихээ гэд тэр бүгд найрамд Хятад улсын хөрөнгө оруулагч тэр Монголын одоо хамгийн тэр сайн замуудыг тавьсан тэр Шинжаан Шинфа компани захиралд төлөх ёстой өгөлгөө төлөөл явж боломжгүй байсан үгүй байсан. Харамсалтай нь тэрээр энэ замыг сонгоогүй. Тэрээр 2 дахь сонголтыг буюу би бусдад одоо гүтгэгдчихлээ. Миний ариун цагаан нэр төр одоо бусдын захиалгаар бузардлагчлаа, бүртгэлэгдчихлээ гэж тэмцэх сарыг сонгосон. За энэ нь болохоор нэг ер нь нийтлэг жишг нь болохоор эхлээд мэдээлэл гаргахаас эхэлдэг л дээ. Мэдээлэл гаргасныхаа дараа яадаг вэ гэхээр ямарваа нэгэн хэвлэлд одоо очиж ярьцлага өгдөг. Тэгвэл нөгөө асуудыг дэлгэн сэтгүүлчд өгөхгүй өөр сэтгүүлчд өгдөг. Тэгээд бол
би бол өстө үнэхээр ариун цагаанаар явж байсан байхгүй юу. Тэгсэн чинь намайг ингээ гүтгэж байгаа байхгүй юу гэд одоо нэг байж болох хамгийн тайвнараа хамгийн одоо сайхнараа л ярьдаг. Та болон танаа гэр бүлийн компани сар шинэ өдрүүдээр Хэвлийн Баатар боллоо. Хятадын Шинжаан Шинфа гэдэг компани нэг луйрцсан бараг олон улс намсан луйр хийсэн гэдэг ийм асуудал яригдсан. Том нэвтрүүлэг гарсан. Үнэхээр луйр хийсэн юм уу? Юу гэж мэдээж л өөр хэвтээ. Тийм бол байхгүй шүү дээ. Тийм бол байхгүй шүү дээ. Би харна. 今天从电视上看到记者对国家议员彭茨玛的专题采访，使我感到非常的震惊，也感到非常的气愤。作为国家议员的彭茨玛，竟敢当着全国人民的面继续撒大谎，继续欺骗全国人民，实在人感到发指。 Хоёр компани хооронд хийх ёстой анхан шатны баримтч байхгүй. Тэрийг хийдэг гэсэн үг. Хийхгүй тэр тооцооносын актуудаа хийхгүй улмаас л одоо энэ одоо хоёр талын одоо тоо фактор нь зөрж ийн гэсэн үг шүү дээ. Тэр зөрж байгаа дүн дээрээ энэ компани маань бидрээс болохоор авлахтаа гэл өөрсдөө нэг том дүн badаад ах шиг байна. Бид нар болохоор өөрсдөд нь бас тоо байж байна. Тэгэхээр энэ тоогоо нийлээд энэ нэг Эхлэнбаатар бүртгэлийн хаан зарчмаар л иргэний хуулийн зарчмаар явах хэрэгтэй байхгүй. 完全是一派胡言。2019年完工以后，2年之内不给我们结账，我们天天在找，找不到他们。国家的钱到位也不给我们给钱，也不算账，也不给钱。到6月21号，2021年的6月21号，总算是做了一个结算协议。请你看一下这个，这是2021年6月21号和双云路公司的结算协议。结算协议上明确的写的清清楚楚。 2021年、22年付清我们全部的工程款，但是这个钱，你们到现在为止还差我们3000多万没有付清。 Улсын хурлын гишүүн Пунсалмаагийн одоо эзэмшдэг хос мөнгөн зам хэмээх компани нь болохоор 2016 онд одоо энэ Завхан аймгийн Сонгон сумаас Увс нуурын зүүн хаяа хүртэлх 135.7 км урт хатуу хүжилттэй автозамыг одоо тавих концессийг одоо эзэмшснийхээ дараа тийм ээ. За энэ замыг бол бид нэр бүгд найрамд Хятад улсын одоо Шинжаан Шинфа гэдэг компаниар тавиулъя. Энэ компани бол хамгийн сайн зам тавьдаг, хамгийн хурдан замаа тавьдаг ийм компани юм байна. Тиймээс та бүхэнд бид бүхэн бол 62 сая доллар 62 сая долларын хөрөнгө оруулалтыг одоо өгнө. Та бүхэн харин энэ мөнгөөр маань энэ замыг маань эхнээс нь дуустал үнэхээр чанарын өндөр түвшинд тавиарай гэж тохиролцсон байгаа. Энэ гэрээ дээр нь байгаа. За энэ 62 сая $, гэдэг нь бол 2018 оны ханшаар 163 тэрбум 908 сая 780 мянган төгрөг л дөө. Ингээд 2021 онд гүйцэтгэгч Шинжаан Шинфа компани, захиалагч хос мөнгөн зам компани тооцоо нийлсэн акт үйлдэх үед захиалагчийн зүгээс за бид бүхэн та бүхний барьсан тэр 135.7 км автозамыг барих явцад чинь нийт 39 тэрбум 484 сая 525 мянга 983 төгрөгийн хөрөнгө оруулалтыг та бүхэн зөвшөөрөө гэд зөвшөөрүүлсэн байна. Харилцан батламжилсан. За энэхүү төлбөрийг үндсэн төлбөр болох 163 тэрбум төгрөгөөр хасгаар 124 тэрбум 424 сая 524 мянга 17 төгрөгийн өр төлбөр үлдэж байна. За энэхүү үлдэгдэл өр төлбөрийнхөө 41 тэрбум төгрөгийг нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны дотор бэлэн мөнгө болон түлш шатхуун битмор төлж барагдуулна. За үлдэгдэл төлбөр болох 83 тэрбум 424 сая 254 мянга 17 төгрөгийг нь 2022 онд багтааж төлж дуусгана гэж тохиролцож гарын үсгээс усан гэрээ нь бас мөн юм. Харамсалтай нь энэхүү гэрээ одоо үзэгдэгдснээс хойш тийм ээ бараг 6 жилийн хугацаа өнгөрцөн байхад энэ хос мөнгөн зам буюу M-Oil компанийн өөрөөр хэлбэл улсын хурлын гишүүн Пунсалмаагийн гэр бүлийнхэн Шинжаан Шинфа компанид одоо зам барьсныхын төлбөр болох
замыг барихад гарсан бүх зар төлбөр болох 124 тэрбум төгрөгийн хөтөлбөрийг огт төлөөгүй байгаа юм аа. Тийм л учраас одоо тэр байгаа бүхнээ банкнд тавиад, байгаа бүхнээ зээлэнд өгөөд, байгаа бүхнээрээ барьцаа болгоод тэр хурц замыг тавьсан одоо энэ Шинжаан Шимпан компанийн Сүнг Банчийн захирлын гэр бүлийнхэн чинь бүрэн дампуураад бүх хөрөнгө мөнгөө шүүхийн шийдвэрийн дагуу хураалгаад өнгөө ингээд өнөө маргаашгүй годомжид гарахад бэлэн болчихсон байж байгаа байхгүй юу? 我现在真正都快让他们快逼到我快发疯了！我求求你们，求求这些蒙古国的老百姓们，你们救救我们吧，救救新发公司吧！也求你们呼一些社会上的人，让挨毛子赶快给我们还钱。他们拖欠的时间太长，把我们都拖死了，我们都快活不成了。 Эвдэрхий зам. Завхны сонгон сумаас Увс аймгийн Хярас сум руу баригдах тэр замын хамгийн сүүлийн хэсгийн училт нь намар нэлээ орой хужилт хийгээд одоо тэнд эвдрэл өссөн байна. За. Энэ эвдэрлийг хос мөнгөн зам засах юм уу? Гүйцэтгэгчээр Шинжаан Шимпан засах юм уу гэдэг дээр хос мөнгөн замын хоёр одоо сайн ойлголцсон хүрээгүй байна. 彭斯妈完全在胡说八道，在那颠倒黑白。事实的真相是，2019年竣工那一年，一直到10月10号以后已经开始下雪了，他们供应的材料技术一直不到位，而且钱也不给。在现场的雇佣的蒙古的机械设备、驾驶员还有其他这些工作人员都罢工不干，一直等到材料来了，就已经下雪，在雪地里面把最后那一点铺完的。 质量肯定是保证不了的。第二年我们提出来返修，他们给我们列了一个单子，在2021年6月21号的结算单上显示的，他们负责返工那一块扣了我们83个赛的返工费。 Завхан аймгийн сонгон сумыг өнгөрөө цаашаа 7-8 км явбал гинтхэн зам цоорч эхэлдэг шүү дээ. Энд тэндгүй нүх гараад ингээд асфальт нь хууларсан цоорсон ийм асуудал эвдрэл байдаг. Тухайн замд яагаад эвдрэл гарсан бэ гэдэг шалтгааныг дөнгөж сайхан одоо ингээд Сүнг Банчийн захирал хэллээ шүү дээ. Наадах чи ингээд тухайн жил нь эрт хөвтөрсөн юм аа, эрт цас орчихсон юм аа. Тэгээ стандартын бос нөхцөл зам тавьчихсан юм аа. Тиймээс наа замд чинь эвдрэл гэмтрэл гарах учраас дараа жил нь бид бүхэн уран талааны үйлрэлт яг стандартын дагуу дахиад тавиад өгье гэдэг саналыг одоо хос мөнгөн замынханд хийсэн чинь шаардлагагүй бид нэр өөрөө тавьчихнаа. Харин тухайн замыг одоо засах шаардлагадах 83 сая төгрөгийг нь танай компанид өгөх гэж тэр нэг 160 орчим тэрбум төгрөгөөс суудгаад хасчихъя гэж хэлээл мөнгөний авал үлдсэн байгаа байхгүй юу? Би наад зам дээр чинь яагаад нэг гомдолтой байгаад байдаг гэхээр сүүлийн 30 км-т нь маш муу тавьсан байна. Тэгээд одоо наад Шинжаан Шимпан чинь Монгол улсад зүгээр миний сонсоор бол бараг 500-600 км зам тавьсан. Гоолтой ховдын чиглэлийн замууд. Одоо тэр өгөн толгой компани тэр HP компаниас Яарамгийн зам гэдэг ингээд тавьсан. Тэгээд ийм зам хийчгээд та нар хөрийн сүүлд хутгах юм өрг гэж ийм 30 км зам дээр яаж байгаа юм бэ гэ би өнгөр болгонд лайв гэдэг өнгөр болгонд зургийг аваад би постч явуулдаг. Увс аймгийн засаг дарга асан одоо цэнцүрэн төдийгүй ер нь Увс нутгийн ард түмэн бүгдээрээ л яг тэр Завхан аймгийн сонгон сумыг өнгөрөөд гаргадаг цоорд эвдрэл дээр болохоор Шинжаан Шимпан компани өнөөдөр хүртэл буруутгасаар ирсэн юм билээ. Тэр их мөнгийг авчаад та нар улсаас 260 хэдэн тэрбумыг авчаад яагаад ийм эвдрэлтэй зам хийж байгаа юм? Яагаад энэ олон жилийн дараа зам засахгүй байгаа юм гэж шаардаад бодоод гомдоод үлээд байсан. Гэтэл яг үнэндээ яг бодит байдал дээр болсон чинь энэ бүхний жинхэнэ буруут нь болсон чинь эм ойл буюу одоо хос мөнгөн замын Пунсалмаагийн гэр бүлийнхэн байх таархан байна шүү дээ. Тийм байж тэрээс засах шаардлагатай бүх мөнгөний өөрсдөө авч идчихэд өнөөдөр болохоор энэ мөнгөийг хэн зэгэн тодорхойгүй байна гэдэг ингээ худлаа зүйлээрээ сууж байгаа нь үнэхээр одоо хэлэх үггүй асуудал л да. Хүний ямаар хүүдэгнэгч Кампа 2011 оны үед полимер битумыг Монголд хамгийн анх харуулж ирсэн. Полимер гэдэг бол ер нь бол сайн чанарын битум, агсан төвшингийн битум баггүй. Замын материал гэсэн үг. Замын материал. Энэ полимерийг оруулж ирснээс хойш л эдний компани манахаас тэгтүүм авдаг байсан. За. Шатах таслах материал авдаг байсан.
За одоо энэ 11-ээс 2026 он гэхэлэр хэдэн жилийн кампани зам хичнээн том замууд бүтээн байгуулалт хийлээ. Бид мэдж байгаа. Тэрийг хүмүүс мэдж байгаа тийм. Эдний кампанид бол хийсэн бүтээсэн зөндөө зүйл бий. Тэрний арталт нь бид нар бас зөндөө бас хичээсэн. 彭司马，你说什么呢？事情的不是这么回事。2013年，我们才和 IMOS 公司相关人员才认识。在这个之前，我们已经在10多个省修了579公里公路了。那时候根本都不认识你们，怎么你们参与了这些建设项目？你这不是在胡说吗？第二个，在结算上，2014年到2017年，你们给我们供应的柴油一共欠你们是575个赛，你们算了299个赛的利息，欠你们利清款382万美金，你们加了168万的利息钱，这个钱都已经处理完了，都已经结算过了，怎么搞的叫没结算？ Тэгэхээр одоо нэг хүний үгүй шүү дээ би ч нэг баримтанд л ихтгэн л дээ. Тэгээд нөгөө төлбөр бардуулах гэрээнийх нь ард хавсралт болгохын тооцооны саагтынх нь нэгдүгээр нь байж байгаа. Битумын төлбөрт $5,88,549 одоо суулгаж авлаа гэд. Шинжаан шимпанд өгөх төлбөрөөс хассан мөнгө шүү дээ энэ чинь. Тэгэхээр $3.8 сая битмэд нийлүүлчихэд зөвхөн хүүнээс нь гэхэд үндсэн төлбөрөө бүрэн аваад зөвхөн хүүнээс нь гэхэд сая $200,000 шүү дээ. Одоо одоогийн мөнгөөр одоо бараг 5 орчим тэрбум төгрөгийн нэмүү ашиг болчоод би наа шинжаан шимпаны чинь бараг л санхүүжүүлсэн шүү. Бараг наад компанич тавьсан бүх зам нь одоо ардталд бид нэр орсон шүү ярьдаг чинь яг шудраг бас мөн үү. Энэ яг юу л тийм бэ тийм ээ. Зовчулсан мөнгөний мөрөөр. За Завхан аймгийн Сонгон сумаас Увс нуурын зүүн хаяа хүртэлх 135-аар нь 7 км замыг за бараг 96% хөрөнгийг Шинжаан Шинфа гэдэг компани өөрөөсөө гаргаад бараг өөрийнхөө бараг л бүх хөрөнгөөр дижин тавьжгаад ашиглалтанд оруулж өгсөн 2019 оны 10 дугаар сарын одоо 20-ны өдөр. За энэхүү улсын комисс ажиллаад замыг хүлээж авсны дараа жилээс эхлээд Монгол улс бол маш хариуцлагатайгаар тэр концессийг эзэмшиж хос мөнгөн зам руу бол төлбөр мөнгөө графикийн дагуу үе шаттайгаар хийж гисэн байдгийн мэлээ. Энэхүү 135-аар нь 7 км замыг одоо концессийн гэрээр бариулсныхаа төлбөрт Монгол улс хэдийн хэмжээний төлбөр төлсөж та бүхэн бодож байна. 86,505,551 ам доллар буюу би маш сайн мэдэж байна. Наад чинь анх концесс зарлахад 186 тэрбумаар зарлаж авсан. Замаа ашиглалтны хүлээлт гэж өгөөд хамгийн сүүлийн үүсгэн харахад би сонсоор 264 тэрбум хүрсэн мэт. Мэдээж тэр доллар, энд ханшийн зөв мөрөө инфляци тийм байдаг л байх л та. 264 тэрбум төгрөгийг 3 жилийн хугацаанд улсын төсвөөс төлчихсөн байхгүй хос мөнгөн зам компанид. Хэрвээ одоо энэ улсын хурлын гишүүн Пунсалмаа түүний нөхөр Батбаяр нарт одоо ханах сэтгэл сатах ходоод гэж хэрвээ байдаг бол энэ замыг тавьсныхын төлөө тэр төлөх ёстой гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд тэр 163 тэрбум төгрөгийг нь хил амгүйгээр Шинжаан Шинфа компанид өглөө гэхэд цааталт нь өөрсөнд нь 100 тэрбумын ашиг үлдэж байгаа шүү дээ. 100 тэрбум төгрөг. 100 сая биш 100 тэрбум төгрөг. Тэгэхэд сэтгэл нь хандахгүйгээр тэр өгөнд ногдох ёстой тэр замыг тавихад бүх хөрөнгийг гаргасан тэр өвгний мөнгөийг хүртэл хамтан булаагаад авцсан л байгаа байхгүй. 因为双银路公司恶意欺诈我们新发公司。 欠我们巨额工程款，一直都不拖着不还，甚至想请通调。在此情况下，我们2023年11月向警察总局进行投诉，这已经4个年头了。到今天为止，连受害人的身份都不能确立，始终是以证人的身份做的笔录，而且办案人员、司法办案人员都是向着为双银路和 IMOS 公司开脱。 他们难道都串通一气了吗？同流合污了吗？这还有没有法律的公正性？
Энэхүү бодлоонд нь хүртэл одоо Монголын цагдаа, прокурор, хууль түвшний байгууллагууд нь хамтраад үсэд оролцсон юм шиг байгаа байхгүй. Бүр болцсохгүй байгаа үстэй. Бүхэлд 30 гаруй сая доллар шүү дээ. 120 30 тэрбум төгрөгийн маань улсын хурлын гишүүн Понсолмаа түүний 90 нөхөр нар ингээд над ирэх ёстой мөнгөний булаагаа дундаас төвшүүлээд авчлаа гэд гомдол гаргаад бүхэл бүтэн 5 жил болж байхад хогшоо тогтоохгүй нэг бодолтой. Хогшоо тогтоохтойгоо байгаа шүү дээ. Одоог болтол хугацаанд. Ийм одоо хууль хүчлэмж байдаг юм. Гэтэл чи Хинтээ аймагт 8 шиг худалгаалсан хэрэгдээл одоо манай цагдаа нар чи яаж төвчгнөж тэр нэг аав ээж хоёрыг барьж хороод яаж бужигнуулж илээд. Чи 8 ишиг 130 тэрбум хоёрын хооронд чи тэнгэр газар шиг ялгаа байгаа шүү дээ. Төгжил. За улсын хурлын гишүүн Понсолмаа түүний 90 нөхөр одоо Рашийн Батбаяр нарын эзэмшдэг хос мөнгөн замтай холбоотой маш их хэмжээний хөрөнгө мөнгө зөрчилсөнтэй холбоотой асуудал улс хоорондоо ярд онцлоод бужигнаад бөөн л одоо дуйлан боллоо шүү дээ. Сая сар шинийн өмнөхөөс ахвал бөөн өдрөтөн боллоо. За яг энэ хүү дуйлааны үеэр хос мөнгөн замын одоо бусад хувьцаа эзэмшигчнэр нь эн чинь юу болоод байна юу гэж асууд гэдгийг гаргаад ирээд бүгд гайхсан байгаа юм. Гэтэл энэ хүү хос мөнгөн зам компани за 80% нь болохоор Оросын холбооны улсын партнер гэх компани. 20% нь болохоор баяр сайхан захиралтай MIB Construction компани тус эзэмшдэг юм байна л да. За 80% хувьцааг эзэмшдэг партнер хэмээх компанийн 51%-ийг улсын хурлын гишүүн Понсолмаагийн 90 нөхөр Батбаяр. За 49%-ийг нь Аригчаа хүү хэмээх Монгол улсын иргэн тус эзэмшдэг гэхээр хос мөнгөн зам компани чинь доор иж 3 хувьцаа эзэмшдэг бас таарч байгаа байхгүй юу. За энэ хүү хос мөнгөн зам гэдэг компани албан улсын бүртгэлийн гэрчлэгийн дээр нь за албан ёсоор бүтгэгдсэн захирал нь болохоор Баян жаргал авахтай Баяр сайхан гэдэг хүн 2018 оны 1 сарын 23-ны өдөр бүтгэгдснээс хойш одоо өөрчлөлт ороог байгаа та бүхэн бас энэ хүү байрлалаас харж байна. Хэрвээ одоо Монголын хууль хүчний байгууллагын гинтл ам ороод тийм ээ бүгд найрамд хятадулсан иргэн сүнг банчны онцгой хэмжээний хөрөнгө мөнгөөр хогсон асуудлыг шударгаар шалгаад эхлэх юм бол ямар ч гим зэмгүй явж байсныхаа төлөө энэхүү компани хувьцаа эзэмшиж байсныхаа төлөө нэг л өдөр одоо ингэж цагдаа хуулийн өмнө дуудагддгийг мэдсэн одоо бусад хувьцаа эзэмшигчнэр нь мэдээж айж болгоомжлгүй л яах вэ. Тэгээд эн чинь ер нь юу болоод байгаа юм бэ гэд тухайн компанийнхаа одоо бүртгэлтэй данс юу вэ? Бусад материалууд юу вэ? Баримтууд юу вэ гэд сүрдээд хэлсэн чинь Тээвэр хөгжлийн банкн дээр тухайн одоо 2 хувьцаа эзэмшигчдийн огт мэддэггүй бүр 2 данс гараад ирсэн байгаа юм. Уг 2 данс байгааг мэдж ангуудаа хувьцаа эзэмшигчнэр чинь банкнаас дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргуулж авах хэрэгтэй шүү дээ. Дансныхын дэлгэрэнгүй хуулгуудыг нь гаргаж ирээд дахиад үзэж шалгасан чинь нөө хизээч одоо энэ хос мөнгөн зам компани гүйцэтгэх захирлаар томилогдож байгаагүй. Хизээч тийм шийдвэр гаргуулж байгаагүй. Байна уу? Байна. Сайн байна уу? Буудрагчаас сэтгүүлж байна уу? Баяр сайхан захирал. Яасан байна уу? Сайн байна уу? Тэгээд танаас би нэг зүйл асуух гээд байгаа юм. За. Та хос мөнгөн замын хувьцаа эзэмшигчээр байдаг тийм ээ? Таны компани? Тийм. Тэгэхээр танай хувьцаа эзэмшигчнэр хуралдаад одоо энэ Рашийн Батбаяр гэдэг хүнийг гүйцэтгэх захирлаар томилсон шийдвэр гаргасан уу? Тэрийг мэдгүй. Тийм гаргаагүй. Нөгөө Батбаяр чинь өөрийгөө гүйцэтгэх захирал гэдэг одоо хуурамч хүчээр тэг жоохон яаж бүрдүүлсэн мэдгүй бүрдүүлээд тэгээд бүх гүйлгэн дээр нь өөрхөн гар үсгээ зураад бүхэл бүтэн 162 тэрбум төгрөгийг тэрхүү нуус данснасаа шийдвүүлээд авсан байгааг тэд бүхэн мэдсэн байгаа маа. Тийм ч учраас өөрсдийнх нь тийм ээ бусад хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг нь хуурамчаар өвлдээд хуурамч нотлох байранд хуурамч жүжиг байранд бүрдүүлээд онцгой хэмжээний компанийн хөрөнгийг одоо зовчуулсан гэх асуудлыг шалгуулахаар тухайн одоо 2 хувьцаа эзэмшигч нь одоогийн байдлаар бол цагдаагийн ерхий газрын эрүүгэн цагдаагийн албаны одоо эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах тасагт нь албан ёсоор гомд гаргацсан Батбаяр гэдэг одоо энэ Рашийн Батбаяр өөрөөр хэлбэл Понсолмаагийн 90 нөхөр Батбаярыг шалгуулж байгаа юм байна лээ.
За бид бүхэн буруутхан шүүмжлэгдэж буй этгээд болох одоо энэ бүгд найрамд хятад улсын иргэний төдөөгүй тийм ээ өөртөө хамт мөрдөн зүтгэж явсан одоо 2 хувьцаа эзэмшигчээгээ бас ингээд хохироож онцгой хэмжээний мөнгийг нь одоо төвжилтж авсан байж болзошгүй. Энэхүү Батбаяр гэдэг хүнээс хариу тайлбар авахар холбогдсон. За тэгэхэд тэрээр дараах хариултыг бидэнд өгсөн билээ. Та шууд таслус хариултаа Батбаяр захирлаа. Та яг энэ надад яг хариулт одоо яг камерын өмнө та ярьцлага өгөх үү өгөхгүй юу гэдгээл хариултаа сүүлийн хариултаа л өгч. Энэ хуулийн байгууллага шалгаж байгаа юмар тэгж ярилцлага өгч болохгүй шүү дээ. За бид бүхэн дараагийн дугаартаа одоо Улсын хурлын гишүүн Пунсалмаагийн эр нөхөр Рашин Батбаяр нь одоо хос мөнгөн зам компанид нууцаар нээсэн Тээвэр хөгжлийн банкнд нээсэн тэрхүү одоо 2 дансаараа дамжуулан 162 тэрбум төгрөгийг гаргахтаа чухам хааш нь оруулав. Энэ одоо яригадаад байгаа энэ Барилга хот байгуулалтын сайд Батамгалангийн хамаарал бүхэн хүмүүсийн компани руу ямар ч үртэй мөнгө шилжүүлж өг. Тэр мөнгө нь тэр компани руу оронгуудаа буцаад тэр Цэсэрдний хувь компани руу хэрхэн яаж орсон. Ер нь энэ одоо энэ мөнгө угаасан энэ сүлжээний механизмыг маш дэлгэрэнгүй байдлаар дэлгэрэнгүй үзүүлэх болно. Бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.